За увс аймагт хеликобактерийн тархалт өндөр байдагтай холбоотой бидний дунд хеликобактериар үүсгэгдсэн ходоодны өрөөсөл, ходоодны архаг өвчнүүд, ходоодны хавдрын урьдчилан эмгэг бол нэртөгийн хавдар, хожуу шатны хавдар гэд энэ өвчлөлүүд ингээд өндөр хэмжээнд байсаар байгаа. За энэ өвчлөлийг бууруулахын тулд бид нар хамгийн эхлээд хийх юм нь амьдралын хэм маягтай ингээд тодорхой өөрчлөлтүүдийг гаргах хэрэгтэй байна. За үүнд бид нар бидний уламжлалт байдаг сүү цагаан идэ болоод идэний дээжийг бид нар нэг аягаар ингээд дамжуулж хэрэгэлдэг ба тэгэхээр энэ нь бол шүлсээр дамждаг халдварыг ингээд тарахад тодорхой хувь нэмэр оруулдаг. Тэгэхээр та бүхнийг хүнсний бүтээгдэхүүнийг нэг саваар дамжуулж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг амаар хооллохгүй байхыг уриалж байна. Увс аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт эмч нартай дэлхийн эмч нарын өдрийн халуун мэндийг хүргээд ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн яриа.